Ашигт малтмын тухай хуулинд өөрчлөлт оруулж Монголын стратегийн орд бүхий газруудыг Монголын төр эзэмшихээс илүү төсөвт оруулах татвараар нэмэгдүүлэх бодлогыг шийдлийн засгийн газар барьж байна. Энэчүүднээс тус хуулийн заалтуудад өөрчлөлт оруулахаар өнөөдөр Улсын хурлын чуулган хуралцсанч шударгаас эвслийн бүлэг завсарлага авлаа. Ашигт малтмын тухай хуулийн 5.3, 5.4, 5.5 дахь хэсэгт өөрчлөлт оруулахыг Улсын хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэх байсан ч өнөөдөр шударгаас эвсэл завсарлага авсан юм. Тодорхойлбол тус хуулийн 5.3-д зааснаар улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ашигт малтмын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тухайн ордын ашиглах гэрээгээр тодорхойлно гэж заасан. Харин 5.4-д улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмын ордыг хувийн өмчөд хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно гэжээ. Харин 5.5-д улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээг тодорхойлно гэж заасныг өөрчилж Монгол улс стратегийн орд газруудаас хувь эзэмшихгүй харин татврын хэмжээг нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Энэний цаана бол оюун тусгай 34% байхгүй болох юм явж байгаамаа. Энэний өмнө ч томилогдоход нь хэлсэн шүү дээ. Glencore гэж компани Эротинтойг хөдөлж авах гэж байгаа. 4 сард Лондонгийн биржийн журмаараа хэлчээ дууснаа. Одоо над паранойгоо зогсоо. Ингэж популизм хийжээж дараагийнхаа улс төрийн орон зайг олж авах гэж бодож байгаа бол ард түмэн таныг удахгүй таньнаа. Би баяр цагт сайхан бэлэг хоёрт нэг үг хэлье. Улсын хурлын гишүүн ард түмний төлөөлөл байдаг байхгүй юу? Гадныхны гар хөлөөд байхгүй юу? Тэртээ дөрвөн амьдрал шүүн, ард түмэн шүүн заяа. Чи харж л байгаарай. Шүүн. Баяр цагт гишүүнэ. Би танд хэлэхэд та засгийн газрын сайд гишүүн. Та энэ уулуурхан салбартай холбоотой асуудал битгий орооцолтооч. Та хол байдгүй. Яг энэ агуулгаараа бол үндсэн хууль зөрчиж байгаа. Жишээлбэл юу гэж байгаа вэхээр гэрээний нөгөө талд төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөрөөр хэлбэл энэ төмний хөрөнгийг нөгөө талд шилжүүлэхээр талуу тохиролцсон тохиолдол гэж байгаа байхгүй. Тухайн төсөл үйл ажиллагааны хэрэгжээ 7-8 жилийн дараагаас гэдэг юм уу та жишээ олгоод аваад үзэхэд тэрний дараагаас одоо тухайн мөнгө өрсөлдөлний эрг гараад ноогдол шиг хуваарлах үеэс одоо гарах үр хөөжийг бол одоогийн үндснээр шилжүүлъя л гэж байгаа. Нэг үгээр эвслийн бүлгээс гацууртын ордыг ашиглах асуудлыг эрх аврын чуулганаар хэлэлцэх зүйтэй гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл гацууртын ордыг 10-аас 11 жилийн хугацаатай ашиглахын тулд Монголын төр 20% эзэмшиж, дээр нь нэмэлт татвар авахаар хуулийн заалтыг өөрчлөх энэ асуудалд нухацтай хандах ёстой гэж гишүүд үзсэн юм а. Тиймсэнтэй Ариун Зяа Цэрэндулам дэллээ.